өөрчлөх шаардлагатай гэж олон жил ярьж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл өөрчлөх юм шиг, үгүй юм шиг ярьсаар 40 жилийг мэдэж болохгүй. Монголчууд өнөөдөр бүгдээрээ саналаа солилцоо тэгээд дэвшил рүү явж байгаа энэ хандлага бол хамгийн зөв хандлага гэж би бодож байна. Иргэдийн оролцоог энэ зөвшөөрцөлийн аргаар, зөвлөлдөх аргаар ингэж хийх нь бол маш сайн. Улсын хурлын нийт гишүүний олонхоор хууль батлахар болж байгаа. Хуулийн эзлэл батлагтай. Нэгснээ 39 гишүүн хууль баталдаг болж байгаа. 40 гишүүн зааланд сууж илаа гэж бодоход 39 дарж ээж хууль баталж байгаа байхгүй батлах болж байгаа. Энэ бол хууль батлах босхийг өндөрсгөж байгаа. 2000 оноос өмнө бол 51 гишүүн ирээд 26 буюу 51-ийн олонхоор баталдаг байсан. Тэгэхээр энэ бол 2000 оны өөрчлөлтөөр нэмэлт өөрчлөлтөөс илүү одоо бид нар босхийг яг хууль эзлэн батлах босгоо өндөрсгөж байгаа.